Гахай маллагч. Эрт дээр цагт нэгэн ханхүү байж гин. Тэрээр нэгэн үзэсгэлэнт гүнжэд гэрлэх саналаа хэлэхээр шийдэж өөрийн цэцэрлэгт ургадаг анхлын сайхан үнэртэй савнай дэлгэрч үнэрцэн хүний уйдхар гуниг дорхноол арилдаг бут. Энэ ертөнцийн хамгийн гайхамшигт аялахыг дуурсгаж хосгүй яруухан жирэгдэг нэгэн алтан гургалтай хоёроо нэг мөнгөн хайрцагт хийгээд сэтгэлд гүнжтэй илгээжээ. Хайрцгийг задлахад дэлгэрэн дэлбээсэн сарнайн бут гарч иржээ. Гүнж сарнай цэцэг болон алтан гургалтай үзээд "Пөөх, эд чинь хиймэл биш. Жинхэнэ юм байна шүү дээ. Би тэр ханхүүтэй чинь гэрлэхийг хүсэхгүй байна" гэж гин. Ханхүү элчийнхээ амнаас болсон явдлыг сонсоод гүнжийн зан аашийг их л гайхжээ. Тэгээд гүнж чухам юунд дуртайг мэдий гэж шийдээд хааны ордныг зорив. Ноорхой муу хувцас өмсөд хаанд бараалхаж хийх ажил бие эсхийг асуужээ. Хаан түүнд гахай маллагчийн ажил санал болгоход ханхүүч дуртаяа зөвшөөрч хааны гахайчин болж. Гахайчны дүрт хувилсан ханхүү маань хоромхонч зүгээр суухгүй элдв сонин зөөл урлах дуртай нэгэн гин. Ханхүү төлөлгүй нэгэн хосгүй эрдэмтэй тогоо уралжээ. Тэр тогоо нь амсраа тойрсон олон хонхтой бөгөөд хоол хиймэгц хонхнууд нь жингнэн дуугарч эртний нэгэн дууг их шиглүүлнэ. Тогооноос гарч байгаа ууран дээр гараа барихад хэнийг ямар хоол хийж байгааг хэлж өгч чадна гин. Ийм л ич хиттэй тогоо гин. Нэгэн өдөр гүнж ордны авхай нарын хамт зугаалж явснаа зог тусан "Хүүе, гой дуу ишиглээд байна шүү дээ. Би энэ дууг хөгжимдөж чадна. Манай гахайчин чинь ийм эртний дууг сонсож байдаг сүрхий ир юм аа. Альвэ чи очоод хөгжмийг нь ямар үнэтэйг асуугаад ир" гэж авхай нарынхаа нэгийг явуулжээ. Гахайчин дээр очоод ирсэн авхай "Тэр чинь хөгжим биш, шидэт тогоо байна. Тогоо нь дэндүү үнэтэй юм. Гүнж намайг 10 үнсвэл тогоогоо өгнө" гэж байна гэжээ. Явстаа нэг даварчсан гахайчин байна да гэж хэлээд гүнж цаашаа явах гэхэд дахиад л өнөө сэтгэл татам дуу ишгэлсээр байж гин. Гүнж тэр тогоог авахыг бүрчих хүсэж гин. Гүнж "Юутай тэнийг явдал вэ? Гэвч зөвшөөрөхөөс өөр арга алга. Тэр тогоо заавал минийх болох ёстой. Та нар биднийг хинч харагдахааргүй хүрээлээд зогс" гэж хэлээд гахайчинг 10 удаа үнсээд тогоог нь авч гин. Гүнж ордондоо саатаж тогооныхоо хонхыг жингнүүлэн өөрийн ганц дуртай дуугаа сонсож бас хэнийг ямар хоол хийж байгааг мэдснийхэн төлөө учиргүй их баясан хөөрч байв. Гахайчин ханхүү маань ч ингээд гүнжийг элдв дуу чимээ гаргадаг тоглоом наадгаад учиргүй дуртай болохыг нь мэдээд авчээ. Дараа өдөр нь ханхүү нэгэн эгшигт хайрцаг урлав гин. Эгшигт хайрцаг нь хажуудаа бяцхан товчлууртай бөгөөд товчлуурыг дарахаар янз бүрийн хөг аялахуу дуурсдаг аж. Тэр өдөр гүнж ордны авхай нарынхаа хамт мөн л түүгээр зугаалж байгаад эгшигт хайрцагнаас уянгалах бүжгийн аялахыг сонсчээ. Гүнж "Эн чи юутай яруухан аялах вэ? Лав их ховор хөгжмийн зэмсэг бололтой. Альвэ очоод ямар үнэтэйг нь мэдээд ир. Би харин түүнийг үнсэхгүй шүү" гэжээ. Ордны авхай удалгүй эргэж ирээд "Та зөв таажээ. Тэр нэг гайхалтай эгшиг тайрцагтай юм байна. Гэхдээ гахайчин гүнжийн 100 үнсэлтээр өгнө гин шүү" гэжээ. Гүнж явах гэснээ энэ их шиг тайрцаг бол жинхэнэ урлагийн бүтээл мөн.
Би чинь гүн ч үгтэй. Тийм болохоор урлагийг биширч хүндлэх ёстой хэмээн эгшигт хайрцгийг авахсан гэж тэсэлгүй их хүсэж байсан болохоор сүүлдээ арга буюу зөвшөөрчгэн. Ингээд ордны авхаа нар даашинцныхаа хормоог дэрвийлхэн бариад гахаачин гүнж хоёрыг хүрээлэн зогсжээ. Гүнж гахаачинг дургүйч гэсэн үнсэж гарчтэй. Яг энэ үед хаан авхаа нарын шуугилдах чимээг сонсоод юу болсныг мэдхээр ордноосоо гарч очижээ. Хаан тойрон зогссон авхаа нарын дээгүүр өлмийгөө өргөн өндийж харвал охин нь гахаачин үнсэж байх юм гин. Хаан уурсан охиноо гахаачны хамт хөө явуулжээ. Хөөрхий гүнж гахаачинг дагаад л би ямар азгүй юм бэ? Тэр ханхүүтээр л гэрэлдэг байсан юм гэд уйлж явв гин. Гэтэл бороо орж тэд өтгөн сагалгар модны доор саадах хооронд гахаачин нэг модны ард орон хувцаа сольж нүрээ угаагаад хурч ирэв. Гүнж алмааран гайхаж чи чинь гахаачин биш. Жинхэнэ ханхүү байна шүү дээ хэмээн уулга алдан өмнө нь сөхөрчээ. Ханхүү тийм ээ би жинхэнэ ханхүү байна. Чи жинхэнэ сарнай амьд алтан гургалдааг огтхон ч тоогоогүй. Харин нэгмөө инээдтэй жингэнсэн тоглоом ишигт хайрцаг төдийхөнд сэтгэл зүрхээ өгч тэднийг авахын тулд гахаачинг үнссэн. Тийм болохоор чи жинхэнэ ханхүүгийн хайрыг татаж чадахгүй гэд ордон руугаа яваад орчихжээ. Харин гүнж усан бороонд уйлан мэлмэрч зогсоход алсаас хин нэгэн аяа миний хонгорхон Августин аз жаргал минь нисэн оджээ. Августин хэмээн дуулах нь сонсогдсоор л байв гинэ.